Зохиолч Стенүн эмч 1-р хэсэг 2016 оны 4-р сар Америкийн нэгдсэн улс Лос Анжелес хот. Нэгэн эмнэлгийн мэс заслын тасгийн ажилчид ажлын дараа бөөнөрөө цуглан хэн нэгэн эрхмийг үдэн гаргах гэж буй бололтой дор бүрний бэлэг сэлцэхэн нүүр дүүрэн нэмсгэлэн зогсцоож байв. Чухам хэнийг тэд ийхүү хүндэтгэлтэйгээр үдэн гаргах болсон бол тэр хүн нь эдүгээ 32 настай өндөр чирэг биетэй тунчиг царайлаг монгол залуу ажээ. Түүнийг Тэнүүн гэх бөгөөд энэ эмнэлэгт бараг 8 жил ажиллаад буцаж буй нь энэ. Эмнэлгийн дарга Анжелана гэх намблаг сайхан бүсгүй хундагны үг хэлж дуусаад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой. Тэний минь эх орон руу явхад чинь би цаад хийгээд явах вэ? Гэхдээ тусалцаа хэрэг болвол нэрлэхэлгүй хэлж байгаарэ. Бид бэлэн шүү гэлээ. Бусд нь уухайл нь дэмжиж толгой тохицхон алга нэжгэнтэл ташив. Нүдэндээ гэлтагнах нулимсаа нууцхан арчих Тэнүүн баярлсан талархснаа илэрхийлээд та бүхнээс маш их зүйл сурч мэдлээ. Одоо би эх орондоо нүүр бардам очих болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүсийг ангааж эрүүл саруул болгохын төлөө ажиллана гэж хэлээд ундгаа өргөжээ. Үдгсэд дунд зогсох үлгэрийн гүнж гэмээр үзэгсэлэнтэй бүсгүүл ганцаараа гуниг тавтах агаад тэний рүү тасралтгүй ширтэнэ. Тэрээр тэнийг нүд ирмэн дохимогц хүрмээ шүүрэн авч гарч одлоо. Бэ маргааш холын замд гарах болохоор эртхэн амрая да. Үргэлж холбоотой байна гэсээр тэнийг гархаалга руу зүгэлэхэд Анжелина дарга жоохтой нэмсгэлэн хаашаа яараад байгааг чинь мэдэхгүй дээ. Манай Люсиг аваад явчих вэ хэмээн дотомчлон хэлсээр үлджээ. Эмнэлгийн даргаар томилогдсон профессор Лутхуг танхимд ороход яамныхан бололтой хэдэн төшмөд сууж харагдахад ажлын садаанууд юу хүсэн юм болоо хэмээн амандаа дургуйтсан бовтонсаар суудалтаа суулаа. Ширээний голд суух ахимаг насны махлаг шарээр зузаан линзтэй нүдний шилээ засаад шин дарга маань чирчглээ. Ингээд яриагаа эхлэх үү гэд Лутхуу руу тухайн харснаа. Заг Лутхуу дарга ажлынхаа төлөвлөгөөг товчхон танилцуулчих уу. Дараа нь сонирхсан зүйлээ бид асууя гэхэд хоёр талд нь суух бүсгүүчүүд ч зөвшөөрөн толгой тогтцохов. Лутхуу босож зогсоод хоолоогоо засан цаашид хийх ажлаа товчхон танилцуулж дуусаад аяхтай ууснаас балган төр зогссноо. Миний санаачилж мөн та бүхний дэмжсэн төлбөртэй өрөөнүүдэд маань шинээр тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Спонсорлог хүмүүс байгаач би жоохон болгоомжлоод төр хүлээдсэнс нь дээрэ гэж бодлоо. Энэ тухай дараа тухтай ярилцъя. Та бүхэн асуух асуултаа эхэлнэ үү гэчгээд суучихав. Нүдний шилтэй махлагээр би чаашид ч дэмжинэ. Танай төлбөртэй өрөөнүүдэд ард түмэн тун ам сайтай байгаа. Өрөөнийхөө тоог нэммээр байна. Нэгэнт улсын эмнэлэг болохоор төлсөн мөнгөж нэмэх талаар хөөцөлдөе. Лутхуу дарга та төр дэвжчих гэв. Махлагрын гарт суух нэлээд залуухан цагаан хүүхэн үндэлцэн тасгийн эрхлэгчээр хэнийг тавих саналтай байна да. Мэдээж ханилэг эмч байх уу? Тийм үү? Гэв. Зүүн гарт талд суух дунд иргэм насны бүсгүйж толгой дохингоо ханилагаас өөр хэн байх вүлээ дээ? Лутхуу даргыг хүргэн болох сурагч их дэлссэн. Чадварлаг мис засалч шүү дээ хэмээн мушалцав. Лутхуугийн царай хувьсгийн хүргэн мөргөний тухай би мэдэхгүй. Охиныхоо хувийн асуудалд ч оролцохыг хүсдэггүй. Та нар надаас илүү мэдээлэлтэй байгаа нь сонин. Орны хүнийхээ талаар гэвэл би одоогоор шийдээгүй байгаа. Удахгүй танилцуулнаа гэчгээд яриа дууссаны шинжгэлсэн аятай өмнөх бичиг цаасаа зэгцлэн өндийж яамныхан ч босцоожээ. Тэнүүнийг цахилгаан шатаар бун бодволд байрлах гараж руу орж ирмэгц Люся өдөөс нь гүйж ирэн энгэрт насан тэврэлдээд том цэнхэр нүднээс нулимс үерлүүлэн уйлчхав. Бүсгүй хонгор шаргал усыг элбэн тайтгаруулах зураа
машинд суусан тэнүүн ямар үүр тахацах гэж байгаа штэ. Ойлгох хэрэггүй дээ. Чи ухаантай бүсгүй. Ойлгох хэрэгтэй. Луисийн нулимстай нүдэрээ гунигтайхан ширтснэ. Би ойлголоо. Одоо зүгээрээ гэд инэв хийлэхэд тэнүүн нулимсыг нь арчиж өгөөд за хөдлөе. Замаараа хоололцоход танад очие гэлээ. Луисия бол 24 настай дагалдагч эмч бүсгүй. Уран баримлал ийм байдаг болов уу гэмээр гайхалтай гоё биетэй цэвэрхэн царайтай хөөрхөн бүсгүй. Тэнүүн түүнийг 4 жилийн өмнө дадлага хийхээр эрэхт нь анх харж тэгээд л нэг хэсэг дотносон дасалдсан. Дараа нь хэсэг сураг тасарсан Луиси дадлагжигч эмчээр ажилд орж тэд дахиад л холбоотой болж ихэнх цагийг хамтдаа өнгөрөөсөөр ирсэн аж. Гэтэл тэнүүг гэнтэл нутаг буцах болж нууцхан мөрөөдөлд умбаж явсан Луисид хүнд цохилт болжээ. Тэд замдаа хооллоод удалгүй Луисигийн гэрт ирлээ. Тэнүүнч тэр Луисич тэр сүүлчийнх байж мэдэх энэ шөнийг жаргалтай өнгөрөөхөөр шийдсэн нь тодорхой болохоор үүдээр ормогцол тэврэлтэн үнсэлцэж хэн хэнийхээ хувцсыг тайлан шидэлсээр орон дээр хөрвөж эхэллээ. Америк бүсгүйчүүд энэ тал дээр яг л ассан гал шиг байдаг. Луисич ялгаагүй. Бибелтрийн төгс зохицол болсон хосууд чармай нүцэглэн ухаан жолоогүй зууралдан янаглалцаар төдхөн арга бэлгийг золголдуулан балбурмын цэнгэлд умбан орхон тэрэ. Тасгийн эрхлэгч эмнэлгийн дарга болмогцол орыг нь хэн залгах тухай яриа хаваар нэг тархав. Тодорхой штэ. Ханилгаас өөр хэм байх вдэ. Тэгээд ч луудхүү даргын хүргэн болох сурагтай юм лээ. Халиуна чинь бараг 10 дэх үсттэй. Арай үгүй элгүй дээ. Бадрах хэмж байгаа штэ. Хамаагүй олон жил ажилласан туршлагатай. Ээдээ бадрах хэмж хуучинсаг. Ханилгын хаанч хүрэхгүй бас уудаг. Ингэхэд ханилын эмчөөстэй царайлаг залуу шүү. Өсөх ирээдүйдээ ийм мундаг эмчээс татгалзах эм хүстэн байхгүйз. Халиуна биш баха. Харин наркозны эмч намун ойж магад. Хөөе, намуна эмч чинь хөөхтдээ. Тэрний хөөрхөн нь хэнд хамаатай гэж. Эмч ирлээ. Товдов алхах чимээ сонстон тодцэнхэр өмсгөлтэй өндөр гойлог бүсгүй орж ирсэн нь хов базад суусан хэдэн сувлагч нар руу хялам хийснээ хавцтай бичгээ шагаан. Хагалгаанд орох өвчтөн аль балаат вэ? Б7 нас 43 гэж дуржигнуулахад ээлжийн сувлагч годхийн босоод төлбөртэй өрөөнд байгаа. Эмчээ ишээ гэсээр намун эмчийг дагуулan одлоо. Ард хоцорсон хэдэн сувлагч бие рүүгээ дохилсон. Яана. Сонсчихсан биш үсттэй. Ханилыг эмчит хэлбэл будаа болно. Яахав? Гэлтсээр босцоон тус тусынхаа ажил руу орцгоожээ. Профессор Лутхуг харж явдал охин нь залгаад "Аава, та хаана явнаа? Машины дугуй хаагарчихлаа" гэж цангинуулав. Газар дээрх ганц охиндоо Лутху маш их хайртай. Жоохон дураараа зөрүүдл болохоос охин нь хүмүүжил сайтай. Мэргэжлээ өвлүүлэх санаатай өчнөө ядгсан авч охин нь зүр зүтгэсээр хуулийн сургуульд орж аавыгаа нэлээд бухимдуулсан билээ. Гэвч дургүй хүний хүчлээд нэмэргүй. Лутху сандран "Хаанав? Аав нь одоо хоочлоо. Дуудчих найз нөхөд чамд байдгүй мүү?" гэсээр хаягийг нь заалган жолоогоо эргүүлтэл дахиад л удсан дуурч харвал ханилыг эмч. Тэрээр гарынхан шавнырын дотроос хамгийн мундаг гэж хэлж болох байж чадварлаг эмч ханилгийг дотроо их л тоодог. Охин нь эмч болоогүйж эмч хүнтэй суучгаасай хэмээн битүүхэн мөрөөддөг болохоор горьдлого тасраагүй л яваа үзээ. Багшаа, та хаана явна? Цуг хоолнд орох уу? Халиунаар явж байна. Машиныхан дугуй хаагарсан гин. Бэ тэндээсээ харна. Даралт өгсөд темхэн байна. Ханилыг шуугтнан "Бойрхон байгаа юм бэ. Яваад очие. Та буц гिचгээд буцаа тасалжгав. Дутхуу буцахаар эргэн алдснаа гэнэтхэн сониуч замнах хөдлөн охиныхоо байгаа газар дөхөж очиод машинаасаа бууж алхлаа.
Ханилыг яг ирж тааран ойхондоо нь инээлдэн үг ярилцсангаа дугуйг нь сольж өгч харагдав. Хоорондоо муугүй л юм байна. Олны үг ортой гэдэг. Гэхдээ энэ ханилэг золиг намуунаг ягаад хайчихсан бол сонин л юм. Лодхүү элдвийг одан амандаа үл мэдэг бовтонсаар машиндаа суугаад гэрийн зүг давхижээ. Нээлхийгээр сэвэлзэх бүлээн салхи хөлөрч норсон залуусыг улмал өдөөх хагаад Люсигийн энхэр ялдам гиншин өөлөх юмгүй тэгш сайхан би үзэгсэлэнтэй царайнд нэгэн тавтан туйлдаа хүртэл тажаадах тэнэв аль хэдийнэ норж бэлэн болсон үтрээ рүү чинэртэл хөвжирсэн эрэгтнээ шургуулan үлж эхэллээ. Өдий 32 наслахтаа ганцхан эмэгтэйд л сэтгэл алдарч үдсэн. Тэр эмэгтэйгээ үргэлж дурсан санах бөгөөд халамж хайрыг нь өгүүлэн яг тийм хэн нэгний гэрсээр өдий хүрчээ. Эдэр залуу насны эрх хүнд биологийн хэрэгцээ гарах нь мэдээж. Гэхдээ Люсиг тэр зорилгоор биш их бага хэмжээгээр татагдсан болохоор л уулзсаар ирсэн боловч чин үнэн харин яг мөн үү гэдэгт эргэлзсээр л байгаа. Бүсгүй лагадал торгомсог зөөлөн арьс гойхон үнэр хэлбрээ үл алдам бөмбөгийн жижигнэх бомбор хөх нарийнхан бэлхүүс альмун хоёр өгзөг яахын аргагүй бурхны бүтээл. Бариу давчуу халуухан үтрээ нь морилон саадсан тэнүүний хүчрхэгэл тасралтгүй бүлэх бүрд Люсия уруулаа хазлан гиншсээр өөдөөс нь өндөлцөн эвсээр байв. Хайртай. Энэ үгийг Люсия тун цэвэрхэн хэлдэг. Хайртайг нь мэдэгч сайхан бүсгүйг чин үнэнчээр хайрлаж чадахгүй бол дэмийг гордлого төрүүлэх нь утгагүй хэрэг. Тэд байрлалаа хэд солон тун чадмаг хослон цэнгисээр зэрэг дуалдан дур ханаад тас тэврэлтэн хэвтлээ. Люсия инээмсэглэж байвч харцны их л гунигтай. Тэрээр угаалan өрөө орсноо төдөдөлгүй буцаж ирээд тэнүүний ингэрт наалдан хэвтснээ. Тэний би чам дээр очиж болох уу? Монгол орныг үзмээр байна. Бас чамайг. Люсия үгээ гүйцээлгүй дууга хураан тэнүүнээс хариу хүлээх мэт чимээгүй болчихов. Харин нутгийн эм сайхан бүсгүй надад ингэтэл дурлчих гэж. Гэтэл би Люсиг хайрлаж чадах уу? Тэнүүний бодол давтан хэвдэх зур Люси байдлыг олго бололтой санаа алдаад доош шурган эрэгтнийг нь зөөлөн өмглөн угаас нь зүүр хүртэл үзүүрээс нь ууг хүртэл хэлээрээ хэдэнтэй долоосноо амрууга лавааруулан хөөх үед халуун цус ориглон хүсэл тачаал нь буцлаад иржээ. Хотын төвд байрлах тансаг рестораны нэгэн өрөөнд мис заслын тасгийнхан яаралтай тусламжийнхан болоод өөр хэд хэдэн эмч сувилагч нар удахгүй албан тушаал дэвших ханилгийн баярыг хуваалцахаар цугларчээ. Бугуун цагаа харцуулсан дотрын эмч Донров их л адгсан янзтай. Намун эмчээ, ингээд ханилэг маань яаж хов? Та залгаач цаг оройтлоо. Гэхэд намуна мөрөө хавчаад би яаж мэдхэвдээ удахгүй ирнэз гэлээ. Тэсгэл алдсан эмч нар шилэм задлан тойруулцуудал ханилэг эмчж ороод ирлээ. За, удаан хүлээв үү? Энэ сайхан бүсгүйн дуудалгаар засварчин хийж яваад ирлээ. Та нар бүгд таних үсттэй гэснээ ширээ рүү хяламхийн. Өө, та нар чинь эхэлчихээ юу? Хоол захиасан уу? Гэсээр халуунаг ширээн дураад өөрөө зэрэгцэн суулаа. Аль дөрүүнээс хойш хажуудаа суудал хадгалж байсан намуунагийн царай хувьсхийн нөгөө л засаршгүй шилэг хിവэр байх шүү. Энэ хоёр хизээтэй ингэтэл дотносчов. Химэн дургуутсан бодсноо. Найзуудаа би ч явъя да. Хүүг харах хүнгүй ганцаараа байгаа. Гэсээр босоход цугларгасад дуудуугаа аван шуугалдан эхлээчгүй байхад яваад ахтай яадаг юм бэ? Намна байхгүй бол хэн нам уухын уйдгартай штт. Эмчээ үлдэлтэй. Маргааш амралтын өдөр жоохон савъя л та. Гэлцэх агаад үдшин гол идсэн ханилэг хар цагаан дуугүй суусан тул дуу шуу тэгсгээд намжиж намуна гараа тавьчихаж. Чухам юу болоод байгааг сайн ойлгоогүй халуунаа
ийш тийш бүлтгэнэж сууснаа ханилэг руу толгой дохин "Юун баяр надан бэ? Би ч гэсэн явлаа. Аавын даралт ойрд өгсөөд та руу байгаа. Та найзуудтайгаа нариг. Энд би илүү юм байна" гэд босох гэтэл ханилэг бугуунаас нь татан суулгаад "Ядаж хоол идчихэд явал да. Ихэнх нь таньдаг хүмүүс байгаа штэ. Хүмүүс гайхна" гэж ятгахсаар халиунаг тогтоож чадлаа. Тэнд цугларагсад бүгд л ханилэг халиунаа хоёр дээр үе үе харц тусхан нэг нэгэндээ юу ч юм шивнэн мушилцах нь тунжиг эвгүй санагдана. Хэдийгээр өсөж явсан ч хоолноос ам хүрсэн төдийхэн болоод явхаар өндөлдсөн халиунаад архины хундаг ирж шахуулсаар гурвантаа ууж орхиод сүүлдээ ихэд бухимдан "Би явлаа. Тэгээд ч танай эмнэлэгт ажилдаг биш үү? Үүчиг сайхан өнгөрүүлээрэй" гэчгээд бугуунаас нь зуурсан ханилгийн гарыг угц татанд үлгчгээд гарахад ханилгийн хатагтай нар ээлж дарааллаад уурлаад гарваа. "За тэр яхав, Месцалын тасгийн шинэ эрхлэгчтэй баяр хүргэе. Өөй, тулгая" гэсэн хүмүүс ард нь шуух сариулджээ. Машины зогсоод дээр ханилэг гүйцэн ирээд "Халиуна, жоохон суучгал да. Би эвгүй байдалд ороод байна штэ. Хүмүүс юу ч гэж бодох юм блэ" гэхэд халиуна нүдээ дүрлээдээ ширтэн "Үгүй та чинь юу яриад байна? Би өөрт чинь хамаатай байлаа. Наад хүмүүс чинь буруу ойлгоод байна. Би явлаа" гэчгээд машиндаа сум давхиж оджээ. Бид хоёр дахиад уулзах болов уу? Люсигийн янаглал тэсгэл алдан байсан ч тэнүү шаал өөрийн бодож хэвтэнэ. Түүний зүүдэнд хаяахан ээж нь их л тод орж ирдэг. Хүүгээ үнэрлэн үнсэн хэрхэн эрхлүүлж байсан нь хүртэл харагддаг. Ээж нь зүүдэнд нь ирээд боцох бүртээ "Хүү минь, харин нутгийн бүсгэл биш шүү. Чи Монгол хүн. Монгол удмаа заавал хадгалаарай" гэж хэлдэг. "Ээжээ, хүлээгээч." Ингэж олиод л зүүднээс эсэрчгдэг. Магадгүй бурхны оронд байгаач хамгийн дотн хүн болох хайртай ээжийнхээ үгийг дагаад Люсиг тэгтлээ хайрлаж чадахгүй ч байгаа юм билүү. Яг л Монгол охид шиг өргөдүүхэн атлаа, шударга, үнэмч бүсгүй шүү дээ. Доош урган эргэтнийг нь эвдүүтэй гэгчин таалах Люсигийн янаглалд автан хуйл тачаалаа барьж дэлгээ байсан тэнүү. "Алив наашир хонгор минь. Ингээд" хэмээн эрхлүүлэн дээш татаад жимээсэн уруулнаас нь шүлэнгтэн шимэж алимн хоёр өгзөгнөөс натглан байснаа сурцтай наргагүй доороо хийгээд шилбээр натхан хөлийг нь дэлгэмэгц чигтэж бамбаасан өдрөө нүдний өмнө сарнай цэцэг луга ягаарн байв. Ой, гайхалтай. Тэнүүн хөвчөрч чадварсан эргэтнээ чангалан суллан завжуулсаар Люсигийн үтрээ рүү амсардуулан дурж орхив. Люси нүдэ хагас анин өндөлзөж нуруугаараа номрон эр бахархал юуг нь өдрөөгөөрөө лавхан өмхэд чангалан хавж хойд дурх хүслийн манан бүхэл биеийг нь өвч бүрхэн ухаан санаа нь бүүдийн самурч орхилоо. Тэнүүн өвдөглөн хагас суусан чигээрээ Люсигийн хөлийг улам алцаалан гоцойлгосоор таш дуу хадаан нэгэн хэмээр бүлэх үед өсвийн гайхалтай гой хөхн тэрвхэн дэндээ чичирхээлж том цэнхэр нүд нь гүн таашаал думбан талмаарна. Энэ байрлалд хэдэн хорон болсны дараа Люсигийн нэг хөлийг өмнөрөө давуулахад тэрээр ажуухан эргэн урууга харчхад цээжээрээ оронд наалтан өгцгөө сурцтайхан оцоолгочхов. Гайхалтай үзэгтэй бүсгүй шүү. Нээрэл Люсигийн биеийн харьцаа баргал 90-60 байдаг. Хизээ вүлээ дээ тэнүүн хэмжиж үтсэн санагдана. Ташаан дээрээс нь зөөлхөн атгалан бүлэг тоолондоо өөрлөгөө шахаж Люсач өөдөөс нь оцсон гиншсээр усан хулганд батлаа хүлэрсэн залуус зэрэг дуу алцаар дурах ханан бийсээ тэрсээр орон дээр очиод өгчээ. Ресторанд партийдсан эмч сувлагчдын дооц нь ихсэн бололтой дуун ундэрсэн цөмөл
ханилын эмчийг магтан "Шин даргатай амжилт, аз жаргал хүсье. Манай эмч ийм залуухан атлаа хамгийн чадварлаг" гэлцэн ам булаалдан нэгнээсээ өрсөн хундаг өргөцгөж байв. Бүгд л ханилын талынхан гэж хэлж болохоор хүмүүс. Хашир эмч Бадрахын талынхан гэгддэг цөөх хэдэн хүн л алга. Ханилыг халамжж цогтох тусам хуйл тачаал насах тул халиунаа руу хэд хэд залгахад утсан дуудах боловч авахгүй л байв. Угийн хор шартай ханилыг урдах хундгаа хоосортол уунгаа. Луудхүүгийн ганц охин хамраас өгөхөд их байна. За яах вэ? Ханилагт дургуйцэх эмэгтэй байдаггүй юм да. Эвэр болохгүй бол хүчээр болгондоо. Хэмээн бодох хагаад өмдөн доторх нь хатуурч босчхоод хэзүүдүүлэх тул аргаа барахтай аль дөрүүнээс хойш хажууд нь алах совилогч охиныг сэм дагуулan угаалan өрөө орлоо. Совилогч Мишель бол ажилд ороод удаагүй нарийнхан туранхай биетэй царайлаг охин. Хөөх өгцөг багтааж цэвэрхэн хөөрхөн болохоор өөртөө их л эрдэж онгирч явдаг бөгөөд ханилыг эмчэд ухаангүй дурлцсан явааж. Олон дундаас сонгогдсондоо туйлаас баярлсан охин угаалын өрөө ормогцол ханилгийн ингэрт наалдан эрэх танхил дүр эсгэн чимээ алтрав. Ирээдүйд эмч бас царайлаг. Намын эмчтэй ноото гэсэн. Тэр чинь хөгшин. Энэ хооронд ихийг бодож томыг мөрөөдсөн Мишель юу болохыг тэсэн ядан хүлээ зогсдол өрөөний хаалгыг тор хідэл түгжээд шуугтан амсгаадаг ханилыг эмч түүний шилэн дээрээс доош нь дарангаа өмднийхөө товчийг тайлна. Шуудхан ингэх гэж юу? Мишель гайхширсанж ханилгийг уурлуулахаас эмээн булцгийн гарч ирсэн хадуу эрэгтэн амандаа өмхөн хөөхөхөд болж байна. Хонгор минь өшөө лавхан гэж айхлан бовтнох ханилыг охины шилэн хүзүүн дээрээс уламжанга дарлаа. Цансны бодоход жижигвтер эрэгтэн байсан тул Мишель огт ажирсангүй. Хоолойндоо тулган хөөхөж гараараа төмсөг салтайг нь бадслан элбэх үед ханилыг байж ядан хавжигнан салгаалсаар гүрс хідэл үрийн шингэнэ асгаж орхилоо. Мишельж гүлд хідэл залгичхаад уруул арчин өндийтэл ханилыг түүнд гарын цаас хэдэн ширхгийг өгчхөд "Хүнд хэлвдээ. Чамд анхаарна" гिचгээд нэмжим хэлсэнгүй гарч одлоо. Ирчүүдийн ийм занг сайн мэдэх Мишелийн хоолой зангиран нулимс цэлэгнэж ирснээ хөмхийгөө зун "Яахнаас дорзож байх шив? Эрийн оронцог байж" гэж зандалтайхан шивнээд араас нь гарчээ. Аавыгаа хүлээцнэн хагарсан дугуйгаа гайхан жоохон даарсхийн зогсох халиунагийн араас хэн нэгэн хүн халт тээврэн сугруунд гараа хийснэ. "Гүнж минь дараа юу? Би одоохон машин нэг чинь." "Хөөе хэн бэ?" Уурсан харвал ханилыг эмч арзаатал энээд алдан зогсох. "Дудаа дарга тушаал булгаадаа. Даралт нэгссэн гэн. Алив запас дугуй бий юу? Өөх хөөрхий. Замын хагаргаа дайрчхаа юу? Өөр нь задарчхаж" гэж зогсоо зайгүй дуржигнуулах ханилыг багжиг нь онгойлгож үзээд "Энэ амарын шар дэмээ. Минийх таарах юм байна" гэснээ машин лугаа гүйж одов. Аавынх нь гарын шав гэгдэх ханилгийг сайн мэдэх халиунаа дотроо аавдаа бухимдан "Өөрөө ирж чадахгүй бол хэлчихгүй. Би энийг хүсээгүй шít" гэж бодон зогсдол дугуй тэрчгсэн ханилыг хурж ирээд "Гадаа хүйтэн зэврүүн байна. Миний машинд сууж бай. Би одоохон" гээд хүрмээ тайлан халиунаад бариулчхаад дугуй тайлж эхэллээ. Ханилагтай өмнө нь олон таарч байсан. Бас фейсбүүкийн найзууд хаа нэг чат бичлзэж минь тус мэдгээс хэтрэхгүй. Халиунаа хуулиар сурдаг болоод ч тэр дундаа эмч, эмнэлгийн ажилчдын нөхцөл байдал, эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус эмийн борлуулалт, эмчийн ур чадвараас шалтгаалan хохирсон иргэдийн эрх гэгчлэн аавынхаа хүслийг биелүүлж эмч болоогүйч ядаж эмнэлэг, эмч сувилагчтай холбоотой эрх зүй, хууль сонирхон судалдаг билээ. Энэ бүхэнд ханилыг дотнчлон тусламж зөвлөн хаа нэг удаа хоолнд ордог. Харин сүүлийн үед энэ харилцааг арай өөрөөр ойлгоод байгаа санагдсан болохоор
Зайгаа аван хүнд ирж байтал аав нь гай болсон нь энэ. Ханилыг дугуй сольж дуусмагц. За гүнж минь маш юм бэлэн. Миний дугуй яг таарч байна гэлээ. Зэврүүн салхинд даарж оргисон халиуна хурмыг нөгөөд баярлаа хаа маргааш дугуйгтаа нөгчгнө гэсээр машин руугаа алхав. Ханилыг амдан зогсоогоод чи бүр даарчгаж энэ үгэнд нэг гоё хоолтой ресторан бий. Өлсөөд яг туулаа гүцэх нь ахыгаа даахгүйц гэчгээд айлгүйтэн инэв. Энэ инээдэнд нь халиуна туйлаас дургүй. Нэг л хурамж, нэг л хиймэл. Охид хүүхнүүд унаж өгдөг гэсэн чухам юунд нь. Ийм бодох зур халиуна цүнхээ ухан төрөвчөө гаргатал ханилгийн царай хувцгийн гомдож уншуу гүнж минь. Би хоолны мөн гуугаагүй шүү дээ. Тэгээд ч эмзэн талаар ховор номолсон. Тэрийг л чамд сонирхуулах гэсэн юм гэдэлчи. Халиуна гинэтхэн санаа завнан аав санаа зовоод л ойр даралт нь хэлбэрцээд байгаа. Бэ мэдсэн. Тэгээд л ирсэн маань энэ шүү дээ. Халиуна яаж чадсангүй. Ханилгийн саналыг зөвшөөрөн өнөөх ресторан руу явжээ. Гэвч тэндээ удсангүй. Ханилгийн санаах гадарлан зэвүүцэл төрсөөр харж аавда бухимдан та ирэхгүй байсан бол тэрийг хэлэхгүй дээ гэсээр гэртээ ороход зурагт үзэж суусан луудхуу гайхан ханилыг очсонгүй юу? Яадаг золгов? Худал хэлээд гэсээр өндөв. Ирсэн дараа нь худлаа хэлж баахан ууж идсэн эмч нар дээр дагуулж ороод би чиж үхэх шахлаа. Яалаа гинэ? Юу ч ойлгосонгүй. Лудхуу охиндоо цаа яглаж өгөнгөө ийн үгэлэхэд халиуна ахаад л ундууцсан. Танаа тэр мундаг шавчин дарга болж байгаа мó? Баахан эмч сүвлэгч нар цуглжчихсан тэмдэглэж байна гэчгээд цайг шүүрэн аваад буудан дээр бур хараад суучихв. Ханилыг эмч дарга болохгүй. Тэгээд хингэж бадрах ах уу? Бадрахаж биш. Халиуна цайндаа хахан алдан инээгээд аава та яагаад байгаа юм бэ? Хүнээр тоглоод өөр хингэж. Эсвэл та давхар хийх юм уу? Би тань лудхуу тун ухацтай хоолоо заасан охиныхоо арийг таслаад чээж бараг танинда. Холоос ирнэ. Миний шав гэв. Халиуна бүр гайхан арай үгүй илгүүдээ гэж бодсноо бодлоо баттгахаар аава яагаад тавар талгаад байгаа юм бэ? Хэлчихэлдэ гэж шургуухан шаллаа. Тэн үү? Миний шав Америкээс ирнэ. Тэр хүн л дарга болно доо. Халиунагийн хасын цагаан царай чавх шиг улаан зүрхэн чэйжиндээ багтаж чадан хүчтэй цоглоно. Тэнүү ах ирхнэ гэж дуулдах төдийхөн шивнээд буудан дээр лаг хийтэл суун тусжээ. Нэгдүгээр хэсэг төгсөв.